Ердөө ганц минут сонсоод үзээрэй. Dark web-ийн тухай сонсож байсан уу? Энгийн веб хөтөлбөр орох боломжгүй Deep web-ийн нэг хэсэг ба биткойноор төлбөр тооцоогоо хийдэг. Dark web-д юу байдаг талаар сонирхцгоё. 1-р хөлсний алуурчин. Хөлсний алуурчны сайт дээрээс алуурчныг хэдэн хүн хөнөөсөн, ямар туршлагатай, ямар улсад аллах үлдэх боломжтойг харах боломжтой ба Монголд аллах үлдэх боломжтой алуурчныг хаагад Орос болон Хятад хөлсний алуурчид гарч ирдэг. 2-р хар тамхи. Dark web-д бүх төрлийн хар тамхийг худалдаалдаг ба хар тамхи авсан хүмүүсийн насыг харахад 20-29 насныхан 37.9% хамгийн их хувьтай. 30-аас 39 насныхан 29.2%, 40-49 насныхан 16.5%, 20 хүртэлх насныхан 2.6% гэ үргэлжлэлийг Part 2-оос